За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За 2 3 санаа байна. Ер нь бол би сая хүний хөгжил нийгмийн бодлогын хорон дээр асуултуудаа асууя гэд орхисон байна. Сая асуудаг байж гэж бодож байна. За Ирэмбийн тухай асуудал яригадаад байна. Тэг би сангийн яам, за эдийн засаг хөгжлийн яам дээр бол очиж ер нь боловсролын салбарын доторх Ирэмбийг бол тухай бас ярьсан, нэг 10 шатлалтаагаар очиж танилцуулж хүмүүсийн суулгаж байгаад яриад энэ их чухал байгаа юм. За тэгээд өнөөдөр бид нар ингээд ирэмблээд үзэх юм бол боловсролын салбарт одоо сургалтын чанар ярих нөхцөл алгаа. Хамгийн нэгдүгээрт энэ сургуулийн барилгын хүртээмж маш хангалтгүй байна. Боловсон хүчин, багшийн хомсдол үнэхээр бодитоор нүүрлчээд байна. Бид нар одоо багшгүй сургуультаа болох гээд байна гэдэг асуудлуудаас тавьж байж байгаад бид нар танилцуулаад их ойлгомжтойгоор нэлээ ярьсан. За тэгээд энэ дээрээс үндэслээд хэдэн одоо 108 сургууль 95 цэцэрлэг гэдэг тоог бид нэр хамтдаа гаргаж ирсэн. Нийслэлтэй хэдийн тэрийг байрахын, байгуулахын 3 жилээр бүр төлөвлөсөн. Хамгийн нэгдүгээрт альнаас нэглэхийн гэдэг Ирэмбийг хүртэл бүр тэр дотор нь тогтоогод өнөөдөр бол ерөөсөө сургалтын чанар ярих тухай ярихдаггүй байх шүү. Ерөөсөө тэр чанарыг бүрдүүлэхэд бол анхан шатны анхдагч суурь нөхцөлийг гаргах шаардлага байна л гэдгийг тавьж ярьсан. Тэгээд өнөөдөр бол энэ бодлого энэ дээрээс гарч ирэх ёстой гэж хүлээж ирсэн. Төсөв бол бодлогын толь байгаа. Тэгэд энэ дээр ерөөсөө тусч орж ирээгүй. Харамсалтай байгаа. За тэгээд та бүхнийг яг энэ боловсролын салбарыг үнэхээр тэргүүлэх салбар гэж үзэж байна уу? Хүний хөгжил бол одоо мега төслийн хэмжээнд авч үзнэ гэсэн засгийн газрын бодлого нь эндээ тусч гэнэ гэдэг бас энэ одоо боловсролын салбарт оруулж ирсэн энэс харагдаж байна л да. За тэгээ ер нь хоёрдугаарт татвар төлөгчид ер нь биднээс юу хүсэж байгаа юм? Эсвэл хүүхдтэй чанартай боловсрол хүсэж байна. Хамгийн нэгдүгээрт одоо Монгол улс. Хоёрдугаарт эмнэлгийн чанартай үйлчилгээ хэрэгтэй байна. За тэгээд энэ ядуурл, энэ орлого олох, тэгээд энэ талаар ярьж байна. Би бол одоо боловсролынхаа чиглэлийг л ярьдаг хүн. Тэгээд тэр биднээс хүсэж байгаа тэр чанартай боловсрол, тэр хүртээмж, тэр багшийн хомсдлыг арилгах талаар ялангуяа одоо тэр багшийн хүртээмжийн талаар бүр тодорхой гаргаад өгсөн. Багшийн хомсдлын талаар 14,000 багш одоо 2028 он гэхэд 3 жилийн хугацаанд нэг 14,000 багш бид нар даруй бэлдэх шаардлагатай байна. Энийг хаанаас бэлдэж болох уу гэдэг бүр тооцооллыг хүртэл гаргаад энэ дээрээсээ бид нар цааш нь ингээд төсөвтөө тусгаад яваа гэсэн. Үнэхээр багшийн хомсдлыг арилгах нь битгий, багшийн цалингаа нэмэхгүй юм төсөв орж ирж байгаа учраас одоо энэ гишүүдийн яриад байгаачлан багшийн ажлаас гарах энэ хурд нэмэгдэх гээд байна. Тэгээд энэ багшийн ажлын хурд, ажлаас гарч байгаа хурд нь хэдэн жил ажилласан хүмүүстэй гараад байгаа юм. Яагаад ажлын байрны нөхцөл нь ямар байгаа юм, тэр нөхцөлийг сайжруулах талаар ямар юм тусахын гэдэг хүртэл тэр дотгож байгаа бол ерөөсөө орж чадахгүй байна. Тэгээ боловсролын яамныхын хандаж хэлэхэд бол ер нь бид нар нэг багшийн цалин, барилга хоёроо л ингээд ярьж байгаа зүгээр анхдагч юм. Иннээс гадна бид нар тэр сургалтын шинжилсэн хөтөлбөрүүд, за шинжил хийх, одоо шинэ технологи нэвтрүүлэх, дэлхийн хөгжилдөө хөл нийлүүлэн алхах талаар ямар төсөл арга хэмжээний төлөвлөж байгаа юм бэ? Ерөөсөө тэр төсөл арга хэмжээнүүд бол бас байхгүй байгаа. Ер нь тэгээд боловсрол реформ хийх, тэр реформ нь зэрэг хийгдэж явах ёстой. Яавал энэ сайжрах ёстой юм гэдэг талын юмнууд алга байна. Тэгээ бид нар за Равчхан Эрдэнэ бүрэн гишүүд хэлье.